За бүгдээрээ сайн бацхан уу. За өнөөдөр 6 сарын 7-ны өдрийн бичлэгээ орчуулгаа өргөх гэж байна. 6 сарын 7-ны өдрийг. За энэ өдрийн болохоор ингэж юм л да. Одоо ингээд нөгөө санскритээр бичсэн одоо яг тэр хэсгийн орчуулгыг ингээд энд орчуулсан байгаа. За тэр нь яг юуны тухай байна вэ гэхээр энэ одоо сансрын энэ энэ орчлон ертөнцийн энэ амьд одоо амьтан одоо энэ хүн гэд эдгээр нь ядгүй гэхээр ерөөсөө ингээд тасралтгүй ингэж одоо эдгээрийн хөгжлөн тасралтгүй үргэлжилсээр л байдаг юм байна. Зогсдоггүй. Ингээл унаал тэгэл өсөөл гэх юм уу да одоо ингээд яг энэ бөмбөг шиг эцэс төсгөлгүй ингээд үргэлжилсээр байдгаа гэдэг тийм сэдвтэй мэдлэг байгаа юм байна. За тэгээ Васиста үргэлжлүүлээд хэлсэн. За хязгааргүй ухамсарын одоо энэ хүч болвол энэ ядгүй гэхээр энэ яг хүчээр энэ ертөнцийн дээр одоо юм сая төрөл зүйлийн амьтад одоо ядгүй гэхээр ингээд бий болж идэгаа гэдэг чинь. Тэр энэ хязгааргүй ухамсарынх нь өөрийнх нь одоо илрэл нь ядгүй гэхээр одоо тоолж барамгүй одоо ийм төрөл зүйлийн амьтдаар одоо ийм амьтдын одоо хэлбэрээр илэрч тодорхой гэсэн утгатай юм байна. За тэдгээр нь ядгүй гэхээр оюун санааны хувьд гэх юм бол эдгээр нь ийм одоо нөхцөлд баригдсан байдаг гинэ. Одоохондоо ингээ програмчлагдсан байдгаа л гэдэг чинь. За эдгээр бол ингээд хаа савгүй байж идэг тий тэрийг одоо бүх улс орнд тий одоо бүхий л газарт одоо байж болох бүх газарт л эдгээр ингээд байж идэг гэдэг чинь. За тэгээд эдгээрийн зарим нь ядгүй гэхээр энэ одоо энэ эрен үе одоо энэ цаг энэ тооллын бидний амьдарч байгаа энэ эрен үед болвол ядгүй гэхээр дөнгөж саяхан ингээд бий болсон байдаг бол зарим нь болохоор бүр эртний төрлүүд байдаг гинэ. За мөн одоо тоо томшгүй олон удаагийн одоо ингээд дүрээр ингэж оршиж идэг гэж юм. Зарим нь тоолж баршгүй олон удаагийн хувилгаан дүрийг одоо бас ингэж хараахан авч амжаагүй байдаг. За зарим нь бол ингээ аль хэдийн чөлөөлөгдсөн байдаг гэж. Зарим нь болохоор ингээ зовлондоо ингээ гацсан ингээ хэлбэртэй байж идэг гэж юм. Тэгээ энэ ерөнхийдөө энэ тоолж баршгүй олон одоо тэр энэ амьд оршгүй амьд амтан гэх юм уу да. Эдгээрийн ерөнхийдөө ингээ нэг юм нэршлүүдийн тэгээд энэ амьдарч байгаа арга хэлбэр зовлонгүй гэд энэгээр нь тайлбарлсан байна л д. Тэгээ хугацаагаар нь бас ангилсан байна. Тэгээ заримд бол тэнгэрийн элчүүд байдаг л гэж юм. За тэгээд ариун дээдсүүд байдаг гэж юм. За эдгээр бол одоо ингээд сайн муу тий зүйлүүдийг ингэж хийж идэг тий. Ийм бас одоо сүнс байдаг гэж юм. За зарим нь бол чөтгөр байгаа. Одоо энийг огтрогон сүнс гэж нэрлэдэг гинэ. За тэгэл одоо зарим нь бол ургамал тэгэл өвсний хэлбэртэй байж идэг гэж юм. Тэгэл мод үндэс жимс навч хэлбэрээр ингээл илэрдэг. Энэ ерөөсөө хязгааргүй ухамсарын илэрлүүд нь одоо дүрст орсон хэлбэрүүд нь. За зарим нь мөлхөгч амьтдад байна гэж юм. Цэцэг хэлбэрээр амьдардаг. За тэгэл одоо хаан одоо ноёд сайд хэлбэрээр одоо ингэж оршин байж юм. Зарим нь одоо ингээд гоё хувцастай хаан ноёд ингээд амьдарч исэн бол зарим нь ингээд хуучин хувцастай урагдсан одоо тийм ийм хувцас өмссөн байдлаар одоо даяанч бас байдлаар гуйлахчин байдлаар ингэж илэрч гарч ирж юм гэж. За тэгэл үргэлжилж зарим нь могоо шавж зарим нь арслан бар гэх мэт аратан амьтад байна гэж. Шувуу байна, заан, илжиг гэл.
За зарим нь хөгжиж цэцгэлж байгаа бол бусд нь одоо таагүй нөхцөлтэй ингээл гаццсан ингээл байж байгаа л гэж хэлж байна. Зарим нь деважинд байдаг бол зарим нь одоо тамд ингээ байж байгаа жишээ нь. Тэгээ энэ бол ингээ бүр ингээд одоо яг ингээд бодтоор ингээд бид нар энийг мэддэг яг ингээд харагдаж байгаа. Яг энийг л ингэж ангилсан байна хугацааны хувьд. Тэгээд энэ ямар төлөвт ингэж байдаг гэдгийг. За зарим нь оддын оронд байдаг л гэж юм. За тэгээ зарим нь хатсан модны хүн дийд байдаг гин. За зарим нь болохоор гэгэрсэн мэрэгдүүдийн дунд нь амьдардаг л гэж юм. За тэгээд зарим нь гэгэрсэн оюун ухаантай төгс тэгээд энэ байдлаараа одоо байж яадаг. Тэгээд одоо ингээд хязгаарлагдвал хүсэл гинэ энэ харилцаа холбоог таслах зорилтойгоор одоо өөрийнхөө чинхүүн үнэн мөн чанараа одоо таних үнийгээ одоо таслах зорилготойгоор ингэж амьдарч байгаа гэсэн ийм оршнолуудыг хэлж байгаа юм байна. Тэгээд өөр аамаа гэд хэлж байна. Одоо энэ орчлонд ингээд тоолж баршгүй юм олон төрөл амьтад байдаг шиг бусад орчлонд мөн л адил эдгээр одоо орчлонд яадаг вөхөр өөр одоо биетэйгээр бас ингээд амьтад байдгаа гэдэг чинь. Гэхдээ эдгээр яадаг вөхөр ганцхан оюун санааны хувьд бол ийм цаанаасаа програмчлагдсан яг юм нөхцөлт ийм оюун санаанд ингээд баригдсан байдгаа гэж. Тэгээ эднэр яадаг вөхөр ингээд зарим нь ингээл хөгжлийн хавцад дээшлээ, заримдаа дороотой бол тэгэл үхээл төрөөл ингээл яваад идэг гэж. Тэгээ эдгээрийн нөгөө нэг тийм хязгаарлагдмал хүсэл гэж ярьж байна л да. Хязгаарлагдмал хүсэл нь яадаг вөхөр хүсэл бол ингээд хүсэл гэж байгаа. Тэд нар нь яадаг вөхөр одоо нэг биеэс одоо нөгөө биет ингэж шилжиж одоо ингэж ийм байдалд оруулаад идэх гинэ. Тэгэхээр ерөөсөө өөрийнхөө одоо мөн чанарыг одоо төгс хязгааргүй ухамсар гэдгийг одоо энийг одоо энэ тал дээр яадаг вөхөр хүн одоо хичээх хэрэгтэй гэж юм. Тэгээ энэ үнийг ингэж одоо ойлгох гэж одоо хичээж одоо зүтгэснээр яадаг вөхөр өөрийгөө таньж мэддэгэ. Тэгээ таньж мэдсэн одоо тэр одоо төлөв яадаг вөхөр тэр хуурмаг байдлаасаа чөлөөлөгдөн. Тэгээд энэ дэлхийд дахин одоо юу яадаггүй л гэж. Одоо дахин одоо буцаж ирэхгүй гэдэг чинь. Дахиж бол төрдгөө маа гэдэг чинь. За тэгээ энэ үгийг хэлмэгцэл яасан гэхээр 9 дэх өдөр нь дуусаад тэгээд энэ цугларсан олон юу яасан гинэ? Дууссан, тарцгаасан гэдэг чинь. За тэгээд энэ мэдлэг ингээд эхний нэг хуц мэдлэг ингээд өндөрлөө. За дараагийнхаа бичлэгийг болохоор жоохон 1 минутаар дараагийнхын бичлэгийг дараагийн хооцыг оруулчих. Удаан болоод ирэхээр энэ маань бас юу яадах юм бэл. Багтаамж нь багтгаа та эдрэг бас явуулах боломжгүй болоод. За.